Анхаараарай, анхаараарай. Монгол улсын нийслэл улаан зуны ихэн хөхөгчин могон сарын шаргчин хонь өдөр юм. Тун ам бүлэрэн баярлаж цэнгэлдэж байна. Мучин хөөмэн ний чиний дууг сонсож байна. Дэлхийн найдыг хураан эзлэх хүчирхэг хүн болох ёстой учраа Монгол хүүхдүүд их орноос сүсэлэн эцэг өвгөдөн мөргөж байна. Монгол хүүхдүүд аав ээж шинэхэн өгдөгдөгдөгний энэ хорч донд хүүхдүүд уугж байна. Үүлэн сихэр тэнгэрийн дор олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын энэ өдөр Монгол хүүхэд багчуудын сүр жигсаадыг үндэсний батлан хамгаалах их сургуулийн цэргийн хөгжмийн сургуулийн залуус маань ихүү салхийг хагдаж эхлүүлж байна. Үндэсний батлан хамгаалах их сургуулийн цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрийн хамтлаг 2014-2016 онд Оросын холбооны улсад зохион байгуулагдсан олон улсын цэргийн үдээвэр хөгжмийн наадамд амжилттай оролцож Гран-при мөнгөн медалийн шагналтын амжилтаар Монгол эх орныхоо нэрийг дуурсгасан билээ. ад жаргал амжилт бүтээл баярын тэнгэрдэг хомиртон манай цэцэг мэдчилгээ компани төлөөлөгчд мөрөөдлийн сонгогдсон эзэн бонгийн адал явдлын нэвтрүүлгийн бааtruуд хүүхдүүдийн сайн таних өдрийн бааtruудаар хүрээлүүлсээр гарч ирлээ. Цэцэг мэдчилгээ компани 2009 оноос эхлэн цэцэг мэдчилгээ цэцэг үргэлтийн үйлчлэгийг Улаанбаатар хот төдийгүй дархан Эрдэнэт Хинтиг ивэт 12 аймагуудад үзүүлж байна. Бидний азартай мөчийг улам баяжуулж байдаг цэцэг солонгос талбайд замын хөдөлгөөний цагаан толгой 2017 тэмцээний шагналт байранд орсон цэцэрлэгийн хүүхэд багчууд замын хөдөлгөөний цагаан толгой 2017 тэмцээний тэргүүн дэд гутгаар дөтгөр барийн шагналууд жагсан орж ирлээ. Тус тэмцээний тэргүүн барийн шалсан 33 дугаар цэцэрлэг нь 10 жил дараалан амжилттай оролцож тэргүүн байр эзэж байсан хамт олон Сүхчэнжний талбай дээр морилон ирсэн Идга дацангийн лам хай норта бүгдээрээ халуун алга ташлаар баяр хүргэж энэ сайхан өдрийн мэндийг өргөё. Тэргүүний 85 улсын тэргүүний 94 цэцэрлэгийн хүүхэд багчууд төдийгүй согин хайрхан дургийн 113 дугаар цэцэрлэгийн хүүхэд багч олон улсын тэмцээнд амжилттай оролцож байсан дэлгэхэд Монгол улсынхаа нэр алдрыг дурдсан эрхэм тамирчин хүүхэд багчууд маань хүрэлцэн ирлээ. Монгол сайхан эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгадаг олон улсын медаль шингэлтэй дөргийн сүрийн шишээ багийн тамирчид маань өнөөдөр сүрийн шатрын аваргууд зүүн бодол дамын болон софт теннис, самбо бүх, жудо бүх, ширээний теннис, спортын гимнастикийн олон улсын тэмцээнд амжилт үзүүлж ирсэн авьяаслаг хүүхэд багчууд мөн урлагийн боловсролыг дэмжих төвийн эрхэм авьяаслаг хүүхэд багчууд маань баярын парадаж гисэн та бүхэндээ мэндчилээ. Та бүхэндээ баярын мэнд хүргэе. Монголын сурагчдын холбооны сурагчид олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт Монголын хүүхдийн үндэсний байгууллага болох Монголын сурагчдын холбооноос нийт хүүхэд багч мөн манай адтай жаалууд, лологийн найзууд, уран бүтээлч хүүхдүүд маань мэлжлэгээ дэвшүүлэн баярын жигсаалтан баяр ёслолтойгоор алхалж явна. Монголын сүүний нэгдсэн холбооны хүүхэд багчууд Монгол хүүхэд бүрийн дуртай
гайхамшигтай амттай сүү таргийг хүргэдэг энэ сайхан хамт олонны төлөөлөлтөд бүгдээрээ хүүхдийн баярын мэндийг бас хүргье. Апуг сүүний үйлдвэрийн ах эгч нарын сүүн хандвар бүтсэн цагаан мэдээг олон сайхан 10 хүүхдүүдтэй энэ талбайд бидэглэхийг баяртайгаар дуулгая. Ямар чанар стандартыг өдрүүдэд нэвтрүүлэн эрүүл эко хөлсийг үйлдвэрлэж бэлтгэсэн сүү цагаан эдээ бүтээгддэг үндэсний үйлдвэрлэгчид их хөрсийн баярын мэндийг манай Tesco корпорацийн хүүхдүүд уламжлан баярын жагсаалаар хүргэж байна. Зодыг өмсөж байгаа бяцхан огтоо бидэглэж байгааг дуулгая. Их дэлхий их хормон амар амгалан байгаас энхний хүүхдүүд багтууд мань аль ширхаар дүүрэн амьдраасаа хэмээн баян зүрх төргийн соёлын ордны эрхэм Сэж байна. нийслэлийн баян зүрх надад урлаг спортод шамдан суралцаж өөрсдийнхөө авьяасыг нэглүүлэхин тэв дэлхийн олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцдог авьяасдаг уран бүтээлч хүүхэд багчууд үлээ. Нийслэлийн Шингэлтэй дүүргийн соёлын орны дугуйлангийн хүүхдүүд маань сүртэй жигсаалд оролцож энэ их жанжин сүхийн талбай цугласан мянган хүүхдүүд та бүхэндээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийн халуун мэндийг хүргэж байна. Уламжлан хүргэж байна. Хүсийроо Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын энэ өдрийг Монголынхаа мянган сайн байцгаана уу хүүхэд багчуудаа. Эрхэм хүндэт Монгол улсын шадар сайд, зочид төлөөлөгчид, нийслэлийн иргэдээ. Юуны өмнө та бүхэндээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье. Жил бүрийн энэ гэгэн сайхан өдөр улсын нийслэл Улаанбаатар хотынхон төв талбайд хүүхэд багчууд, эцэг эхчүүд хурамжуулж инээд цайлгаж дуу хоорой хишгэлдэг уламжлал тогтоод удаж байна. Манай иргэдэж эртлэн их жанжныхаа талбайг зорьдог бөгөөд хүүхдийн баярын арга хэмжээнд оролцох гэсэн хүүхэд багцуудын маань сэтгэл догтлон багц сургууль хүмүүжүүлэгчд маань ч энэ л өдрийг бяцхан зүрх бүхэнтэйгээ хамт хүлээн суудаг билээ. Улаанбаатар хотын засаг дарга миний хувьд ч хүүхдийн баяр бол сэтгэлийн хамгийн сайхан дурсамжтай дуртгалтай баяр байсаар ирсэн юм а. Нийслэлийн төр сараны байгууллагын зүгээс хотоо аж аргалтай Улаанбаатар болгох зорилт тавин хүүхдүүд ээлтэй орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Хотын даргын тухайд нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн даргын албыг хачдаг гэлээ. Тийм ч учраас хүүхдүүд сурч хүмүүжих, эрүүл мэндэд анхаарах, эцэг эх сургууль хүмүүжүүлэгчтэйгээ нэгт хамтран ажиллах орчныг бүрдүүлэхийн төлөө чармаа ажиллаж байна. Засаг даргын мөрийн хөтөлбөртөө цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аюулгүй хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх ажлуудыг тусган хэрэгжүүлж эхлээд байна. Энэ онд гэгтэл нийслэлийн төсвийн хөрөнгөөр 7 сургуулийн барилга шинээр баригдаж, авто замын осол их гарч байгаа 16 сургуулийн гаднах орчныг тохижуулж, гэрэлтүүлэг хийн, хурд цааруулагч тавьж байгаагийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн хүүхдтэй хамт суралцах нөхцөлийг бүрдүүлэх тогтчлтын ажлыг ерөнхий боловсролын 3 сургууль дээр хийж байна. Хотын удирдлагуудын зорилт бол нэг ч хүүхэд сургууль цэцэрлэгээс завсардахгүй байх. Тэд өргөж төрийн халамж эцэгхийн хайрын дунд хүмүүжүүлэхийг хичээж ажиллаж байна. Мөн 3 ээлжээр хичээлж байгаа сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлнэ гэдгээ энд хэлэхэд таатай байна. Олон улсын хүүхдийн баярын өмнөх нь нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл хуралдаж нэгэн онцлог шийдвэрийг гаргалаа. Улаанбаатар хот анх удаа хүүхдээ сонсох өдөртэй болж байна. Жил бүрийн 5 дугаар сарын сүүлчийн 7 хоногийн лав гараг бүрт шийдвэр гаргах төвшөнд ажилладаг ах эгч нар нь хүүхэд багчууд та бүхнийхөө санд бодол хүсэлтийг сонсож байх болно. Ганцхан өдөр та бүхнийгээ сонсох биш. Өдөр бүр хотын даргын хувьд хүсэл саналыгт нь хүлээн авахд бэлэн байгаа гэдгээ энд онцлоё. Хүүхэд та бүхний өмнө хотын даргын хаалга үргэлж нээлттэй байх болно. Та бүхнийхээ төлөө заа гэдэг үгийг бид дуртай хэлнэ. Та бүхэндээ зориулсан өнөөдрийн хүү баярын үйл ажиллагааг албан ёсоор нээснийг мэдэгдэж байна. Хүүхэд багцууд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөө та бүхэн минь сайхан баярлаарай. Эрхэм хүндэт хүүхэд багчууд, эцэг эхчүүдээ та бүхэндээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг Монгол улсын ерөнхий сайд, Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс болон хуваалцаа
өргөн дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу? Монгол улс 1952 оноос эхлэн хүүхдийн инээд хөөр салгиж дуу хуур ихшилсэн энэ сайхан өдрийг тэмдэглэж ирсэн түүхтэй байлаа. 60-60-аар түүхээ хэмжиж хөгжлөө түүчэлдэг Монгол төвөн 65 жилийн хугацаанд үр хүүхэд багчуудынхаа төлөө төр засаг иргэд заа гэж хэлэн тэднийг сурч хүмүүжих төлөвших орчныг бүрдүүлэхийн төлөө шарман ажиллаж ирснийг түүх гэрчилнэ. Өнөөдөр бид ч гэсэн их Жанжин Сүхбаатараа овголсон энэ сайхан улсынхаа төв талбайд хурамжуулж улс орныхоо уурга тарих хөгжлийн түүх хүчин болох хүүхэд багчууд та бүхэнтэйгээ хамт баярлаж хөгжихийн зэрэгцээ хийж бүтээх ажлынхаа тухай ч гэсэн тайлан мэдээгээ бас тавьж байна. Манай улсын нийт хүн амын 34.6% буюу тоон үзүүлэлтээр хэлбэл 1,797,340 мянган хүүхэд залуучуудтай ирч хүчээр дүүрэн залуу хот юм аа. Тиймээс та нараараа бид бахархаж бас омгшин бардамдаж байдаг. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенц, хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгаалах тухай хууль, түүнийг зохицуулах дүрм, журмын хүрээнд хүүхдийн эсрэг мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг анхаарлаа хандуулж Монгол улсын засгийн газраас хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний цогц хөтөлбөрийг батлахаар хэлэлцэж байгааг бас энд дурдахад таатай байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр та бүхэндээ дуулах сайхан мэдээ бас бидэнд байна. Монгол улс анх удаа энэ онд хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхдийг хамгаалах тухай хууль гээд та бүхнийхээ хөгжлийн цогц бодлогыг дэмжиж хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлж чадсныг тэмдэглэн хэлэхэд сайхан байна. Дуудах нэрийг эзэхэх хөгч, дуурсах нэрийг өөрөө олдог гэсэн ардын сайхан үг байдаг. Хүүхэд багчууд та бүхэн маань Монгол улсынхаа хөгжил тэсгэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, улс орноо хөгжилд хөтлсөн хойчийн залгамжлагч, удирдагч, бүтээн байгуулагч, мандаалагч болно гэдэгт бид бүхэн огт эргэлзэхгүй байна. Хүүхэд багчууд та бүхэндээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндчилгээг дахин дэвшүүлье. Хүмүүст хүндлэгдэж, тэнгэр тэтгэгдэж яваарай гэж өрөөж байна. Баярлалаа. Нийт хүүхд багчуудаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе. За өнөөдрийн үйл ажиллагаа бол ерөөсөө нийслэлийн хүүхдүүдийн нэг өдөр Сүхбаатарын талбайдаа цуглуулж тэдний юу бодож байгаа, юу мөрөөдөж байгаа энийг одоо бүгдээрээ хамтдаа сонсож түүнийг ирээдүйд бид бүхэн Улаанбаатар хотыг зохицуулах хүүхдийн төлөө хийх бодлогодоо тусах тийм зайлшгүй шаардлага байна. 2016 оны сонгуульд нийслэлийн Монгол Ардын нам ажиргалтай хот гэх мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Үүний хамгийн одоо том байр суурь үзүүлж байгаа нь бол ажиргалтай үрс юм хөтөлбөрийг бид бүхэн дэвшүүлж байгаа. Энэ бол өөрөөр хүүхдүүд маань сурч боловсрох эрхээр хангах ёстой. Өнөөдөр сургууль завсарлаж байгаас өнөөдөр цэцэрлэгт одоо хүрэлцээгүй байгаа олон асуудал байгаа. Бид бол энэ эх 4 жил нийслэл Улаанбаатар хотын бүх хороонд сургууль цэцэрлэгийн асуудыг бүрэн шийдсэн ийм одоо амлалтыг бид авч байгаа. Тэгэхээр энэ хугацаанд энэ одоо юу бол бид нар жилийнхаа төсөв суулгаад сургууль цэцэрлэгийн асуудыг бүрэн шийд дуусгана. Энэ жилийн бол хөрөнгө оруулалт бид нар эдгээр эдийн засгийн хүнд байгаа ч гэсэн 7 шинэ одоо сургууль цэцэрлэгийг бол барихаар тусгасан байгаа. Хүүхдүүдэд яаж баярлуулдаг вэ? Хүүхдийн баяраар. За яг үндсэндээ хүүхдийг бол өдөр болгон баярлуулж ёстой гэж боддгийг. За ажил төрлийн хувьд бол бас нэлээд завгүй байдаг. Гэхдээ 6 сарын 1-нд бол бид бүхэн бол нэг өдөр бол гэр бүлдээ зориулж, үр хүүхдүүдэд зориулж тэднийг хамт байхыг хүсдэг. Хүүхдүүд ажиглалтай байх ёстой гэж ярьдаг тийм. Тэгэлгүй яг энэ Монгол улсын чинь ирээдүйн бидний үр хүүхдүүд, эцэг эхчүүд маань үр хүүхдүүдэд баярлуулахаар өнөөдөр их Жанжин Сүхбаатарын талбайд бас цуглаж хүүхдүүдэд зориулсан энэ сайхан баярын арга хэмжээнд оролцож байгаад бас их баяртай байна. Юуны төрөнд Монголд байгаа мянган хүүхдүүдтэй Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс болон хаваасаа үр хүүхдүүдтэй хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө 1952 оноос эхлээд Монгол улс энэ Жанжин Сүхбаатарын талбайдаар үр хүүхдүүдтэй зориулсан энэ сайхан баярын арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн юм түүхтэй. Одоо энэ олон жил болж шүү дээ. Энэ жил бас Монгол улсын засгийн газар хүүхдийн эрхийг хамгаалах одоо хуулийг батлах, хүүхдийн ажиллаж амьдрах, сурч хүмүүжих энэ сайхан орчин, эрх зүйн орчныг бас бүрдүүлж чадлаа. Энэ бол одоо өнөөдрийн бидний одоо төр засгаас хэрэгжүүлж хийж байгаа эрх зүйн томоохон орчин өөрчлөлтөө гэж бас ойлгож байна. Ингээд үр хүүхдүүдтэй олон улсын хүүхдийн эрхийг хамгаалахын сайхан баярын өдрөөр
өөр хүүхдүүдэд хамгийн сайн сайхныг хүсье. Эцэг эхчүүдтэй ад жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Энийг хүүхднаас хүүхдийн баяр яаж өнгөрдөг байсан бэ? Тэгэж байх гэж одоо бид нар хүүхэд багтайг баярлдаг байлаа шүү дээ. Хүүхдийн баяр бол хүн болгоны хүссэн үдээсэн юм сайхан баяр байсан. Бидний одоо ээж аавтайгаа хүүхдийнхээ паркт очдог, сургууль соёл дээр очдог, баярын арга хэмжээнд одоо оролцдог ийм хүүхдийн ад жаргалын өдөр гэж хэлж болно те. Нийслэл ингэж талбай дээр тэмдэг мэдээ удаж байгаа. Энэ өдөр бол хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх, тэднийхээ үгийг сонсох, тэдэнд одоо хамгийн сайн сайхны бэлгэлэх юм сайхан өдрөө. Өнөөдөр бас сүүсэний талбай дээр хүүхдийн баяраа тэмдэглэж байж хад хүүхэд насандаа ээжтэйгээ аавтайгаа хүүхдийн баяр тэмдэглэж санаанд байна. Энэ хүүхдийн баяр хийх гэдэг вэ? Ер нь манай Монгол улсад маш өргөн тэмдэглэдэг байсан шүү дээ. Ер нь бараг дэлхийн цөөхөн улс орны хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн баярыг тэмдэглэдэггүй байхад монголчууд нэг өргөн тэмдэглэдэг байсан. Одоо бидний үеийнхэн, бидний ахмад үеийнхэн чалгаах хүүхдийн баяр гэдэг бол сэтгэлд оногсон тийм сайхан баярууд нэг. Өнөөдөр гэр бүл хүүхдүүдэд яаж баярлах гэж бодож байна? Одоо гадуур нэлээд ачаал ихтэй байгаа. Тийм учраас гэртээ хүүхдүүдтэйгээ зав зав мавтай гэдэг бол өнөөдөр бол бүрэн одоо баг хүүдээ энэ өдрийг зориулаад хамт байна гэж бодож байна. Би бол хүүхдийн зөвлөлөө толгойлдог. Тэгээ бид нэр дөнгөж уржигдэр хүүхдийнхаа зөвлөлийн 2 дугаар хурлаанаа хийсэн. Тэгээ энэгээр 5 сарын сүүчийн 7 хоногийн 5 гарыг хүүхдээ сонсох өдөр гэсэн байж байгаа. Бидний хамгийн гол асуудал бол энэ хүүхдийн эрхийг хамгаалах, ялангуяа хүүхдийн хүчирхийллээс хамгаалах асуудлаар онцгой анхаарлаа хандуулъя гэж байна. Өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүдийг хүчирхийлэх, тэднийг дарамтанд оруулах ийм байдал бол манай аз жаргалтай Улаанбаатар хот байх ёстой гэж бодож байна. Тийм учраас сэдвэргээ бол энэ рүү бол онцгой анхаарлаа хандуулж байна. Манай бүрэлдэхүүн эцэгчид хүндэт очтыг бас хүндэтгэн гүнгэл Бүх ээж аав нар бүгдээрээ суудаасаа босоод хамтдаа өнөөдрийн сүрт жигсаалт Если читать других, то очень смысл